А, Б гэсэн үзэгдлүүдтэй хувьд А-гийн явагдах магадлал нь 0.3, Б-гийн явагдах магадлал нь 0.7. За, А, Б-гийн нэгдлийнх нь магадлал нь 0.8 байх юм бол энийг олно. За, энэ маань юу гэсэн үг вэ гэхээр мэдээж хэрэг нөхцөлт магадлалын томьёо ёсоор хоёулаа зэрэг явагдах магадлалыг нь PA тоож өгнө. Өөрөөр хэлэх юм бол А үзэгдэл нь явагдсны дараагаар энэ үзэгдэл явагдсны дараагаар Б явагдах магадлал гэж байгаа учраас ингэж хувааж өгдөг гэсэн үг. За, мэдээж хэрэг PA-гаа бол мэдж байгаа 0.3-гээ цаанаас огцсон. Одоо дээдлэл нь хэд байх вэ гэдгийг олох хэрэгтэй байна. За, энийг олохын тулд нэгтгэн зайлуулах зарчим буюу энийг авч А, Б-гийн нэгдлийн магадлал гэдэг бол тус бүрийн магадлал дээрээ тус бүрийн магадлалын хооронд нэмээд зэрэг явагдах магадлалыг нь хасдаг. За, эхнийх нь бол өгөгдсөн байгаа 0.8. PA нь 0.3 гэдээ өгсөн. PB 0.7 гэдээ өгсөн. За, ийм болно. За, энийг ашиглаад бид нар А, Б-гийн зэрэг явагдах магадлалыг олох маш амархан байна. Энэ хоёр бол нийлээд жишээлх юм бол 1 болчихно. А, 1-ээс 0.8 хасчих юм бол 0.2 градус. Одоо энэ олсон юм аа энд төвчөөд орлуулчихна. 0.2. За, ингээд цааш нь бодох юм бол 3.2 гэж гарч ирнэ.